За юу цаана guys. Тэгээ өнөөдөр бичлэгээ хэлхээс өмнө нэгэн гоё мэдээ олцъя. За бид ердөө нэгэн сарын дотор 500 болж чадсан байна. Баяр. Тэгээд нааг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд Berserk manga-ны манай Олимпиад ороход ингээ бэлэн болсон байна. Тэгээд бичлэг хэлхээс өмнө дарддаг юмнуудад дараад ороод ирээрэй. За ингээ бичлэгэндээ орцгоё. Ингээ зараас нь их дайсан цэргүүттэй амт тэнцэн дулалцаараа Band of Hawk-аас тасан хосорчээ. Ширүүн тулааны явцад дайсуу түүний нурууг зүсэж амтсан ч тэрээр шүд 100 тэссээр морин дээрээ тогтож чадав. Энэ зур Гриффит болон бүлгийн үнцэг хүч цайзад хурж иржээ. Гриффит нэг цэргээс Газыг хаана байгааг асуухад нөөх нь хаана байгааг нь мэдэхгүй. Тулааны шугам нарийсаж ширүүн болоход түүнийг огт хараагүй гэж хариулдаг. Удалгүй дайсан цэргүүд Газын морийг харваж унаснаар тэрээр мориноос шидэгдэг өнхөрч амир сэтгэн даваан дээр Гриффит Жудао Пимпинер яг цагтаа ирж түүнийг аварлаа. Гриффит Газыг өөрийн мориндоо сундлан дайсны морьт цэргүүдэд хөөгцөөр цайзын зүг хурдлана. Нэхүүлүүд тэдний гүйцэтгэхийн даваан дээр хөлсөй цэргүүд ойн зах руу цөмрөн орж ирэхэд өөдөөс нь их пүүний гал болон хамгаалтын пэхэлтүүд өгтөв. Дайсан арга буюу ухарч бүлийн гишүүд ялдаа тэмдэглэж эхэлсэн ч ганцхан Каскал Гриффит болон Гац хоёрын энэхүү шин түншлэлийн талаар юу гэж бодохоо мэдэхгүй гайхшран хоцорчээ. Шүн дунд ялтын баяр үргэлжилсээр цайзын цонхоор хоёр өвгөн Гриффитийг ажиглан зогсох бөгөөд түүний цэрэг өдөрдөх ёр бусын бараг л хүн төрөлхтний хэрээс сэтэрсэн чадварыг нь биширцгээв. Бүлийн гишүүдж Газыг хүлийн зөвшөөрч өөрийнхнийгөө хэмээн дотонсож эхлэв. Энэ үед Гриффит цайзын хан дээр сун алсын бараа ширтэх Газыг анзаарна. Жудао Пимпин болон бүлгийн залуу гишүүн Рикерт нар Газ дээр очиж хамтдаа хундаг өрөхийг өрсөн ч тэрээр татгалцлаа. Гэвч Пимпи түүнийг хүчээр чирэн авчирч баярт нэгтгсэн бөгөөд Гац жицэд нь тэдэнтэй хамт уухаар шийддэг. Коркус тэдний Гацыг хүндэтгэн баярлаж буйг атаархангүй харж зогсоно. Энэ үед Гац олны дундаас өөрт нь мишээх Гриффитийн харцыг олж харав. Харин энэ бүх дур зүрийг Каска ганцаар цайзын ирэм дээрээс ажиглан сууна. Баярын дараа хөглөө Жудао цайзын ирэм дээр дахин суух Гацыг олж харав. Тэр Гацаас Band of Hawk-ийн талаар ямар сэтгэлдтэй байгааг нь асуухад Гацын бүлийнхэн бусад хөлсний цэргүүдээс өөр болохыг мэдэрснээ хуалцав. Учир нь тэд зөвхөн мөнгөний төлөө бус харин бие биедээ санаа тавьдаг залуу дайштаас бүрдсэн байлаа. Хариуд нь Гац Гриффитийн тухай юу гэж боддгийг нь асуухад Жудао тодорхой хариулт өгч чадсангүй. Ердөөл хүмүүс тайлбарлахын аргагүй хүчээр түүнд татагдж зоригтой өрхтөнд туслахыг хүсдэг хэмээн өгүүлв. Төд удалгүй бүлийн өөр нэгэн гишүүн Гриффит түүнийг дуудаж байгааг дуулгав. Гацыг очиход Гриффит биеэ чирэгжүүлэхийн тулд нүцгэн бие рүүгээ хүүтэн ус цацж байлаа. Тэд Гриффитийн өдөөсөн усаар байлдах тоглоомд автсан бөгөөд уур амьсгал намжих үед Гац түүний зүүсэн хачиргалтай үз үнэ зүйлтийг анзаарчээ. Гриффит энэ зүйлийг Бехелет буюу Egg of the King гэдэг бөгөөд эзэмшигч нь өөрийн мах цусны хариуд ертөнцийг гартаа оруулах тавилантайг тайлбарлав. Гац өнгөрсөн шөнө яагаад өөрийг нь аврахаар эргэж ирснийг асуухад Гриффит өөрийн хаан тустай болох мөрөөдлөө хүүрнэв. Тэрээр Гацыг одоо өөрийнх нь өмч гэдгийг сануулад Гацыг өөх мөчийг зөвхөн өөрөө шийднэ гэдгээ хэллээ. Дараа нь Гац түүний энэ агуу мөрөөдөл хэрхэн биелэх талаар эргцүүлэн суухад Рикерт Пимпинер хурч ирэн түүнийг 10 цэрэг удирдах командлагч болсонд баяр хүргэв. Энэ бүхнийг Каска цайзын өндөрлгөөс ажиглан зогсоно. Үзэгдэл солигдож нэгэн тулааны талбар харагдана. Тэнд Band of Hawk болон Гац мөр зэрэгцэн тулдаж байлаа. ертөнц дахина хүмүүний хувь зайг дээрээс тэтгэж ямар нэгэн даалгавчин эсвэл ёр бусын хууль засагладаг болов. Тэр нь яг л дээрээс бүхнийг тойрдон би God танд хэлдэг. Хамгийн наад зах нь хүн гэдэг амьтан өөрийн хүсэл зоригч бүрэн хэмнэж чаддаггүй гашуун үнэ билээ. Хүн яагаад ийх барьдаг вэ? Магадгүй хизээч юм хинэж санахааргүй асфалтын цаг хугацаанд зүрхэндээ авсан тэрхүү өчүүгийн шархыг хамгаалахын тулд илдээ талайдаг байх. Тэгээд хизээ нэгэн цагт оюун ухаанд нь үл багтам алс ирээдүйд амьсгал хураахтаа дүүрэндээ инээмсэл тодруулахын тулд тэрхүү төмөр хөлийг эзэмшдэг ч юм билүү.
Өргөн удам тал нутагт хоёр агуу гүрний айрам ширүүн тулдаж байна. Нэг талд Midland-ийн хаанаар удирдуулсан Midland-ийн зэвсэгтүүчин. Нөгөө талд тэдний эртний өстөн Төөдрийн айрам сүргэлтэн зогсно. Төөдрийн цэргүүд нэгэн анги болох Black Sheep Iron Spear Knight Midland-ийн цэргүүдийг хядаж онцгой идэвхтэй тулдж байв. Тэд ээлжид дайралтаа дуусгаад асац морин дээрээ ганцаар суух нэгэн ирлүү дөхөн ирлээ. Black Sheep-ийн удирдагч түүнийг зүгээр л нэг зоригтой харагдахыг хичээсэн Midland-ийн дорд зэрэг байна хэмээн эндүрч шаантаг хэлбэрийн жагсаалаар дайран оржээ. Гэвч өнөөх ганц дайчин Гац байсан бөгөөд тэрээр авраг илдээ суглан дайсны жагсаалыг юу ч үгүй тасчин хайж удирдагчийг нь хөнөөх зураа Бand of Hawk-д орох замыг нээж өгөв. Тэд байлдааны талбарыг бүрэн хяналтандаа авсны дараа Griffith Gazтай нэг харс тулгараад баяраа тэмдэглэхээр цайз руугаа хөдлөлөө. Газын цэргүүд ялтын хундаг өргөхөөр зөхиж байтал Каска ирж Газтай ганцаарчлан уулзахыг хүсв. Командлагчийн доорх хөсний цэргүүд тэр хоёрын уулзалт үргэлж маргаанаар төгсдгийг зөнгөөрөө мэдж байлаа. Ганцаар үлдэхдээ Каска төлөвлөгөөний дагуу өгөөш болох ёстой байтал ганцаараа дайсан руу дайрч дур мэдээ ажилсна нь Газыг хатуу зэмлэв. Эхэндээ Газ хайнгатуу байж уушлалтгүйж байсан ч Каска түүнийг тулаан хайсан галзуу нохооноос өөрцгөө хэмээн буруутгахад түүний уур хилэн дүрсхийн аслаа. Гэвч яг энэ экзэгтэй мөчөд Griffith гинт гач чирэн Газтай тусдаа ярилцахыг хүсснээр нөхцөл байдал намжив. Газ тулааны халуунд буруу үйлдэл гаргасан ч бүлэгтээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг гэдгээ Griffith-д хэллээ. Удалгүй Midland-ийн цэргийг Төөдрийн айрмаас аварсан гавьяаг нь үнэлж King of the Midland-ийн зүгээс Band of Hawk-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Удирдагч Griffith-д Knighthood буюу Дэцаалцол Viscount хэрэгэн хүртээлээ. Griffith-д энэхүү цол хэрэмийг олгосон нь дорд гаралтай хөлсний цэрэг Midland-ийн язгууртны зиндаанд албан ёсоор дэвшиж өөрийн хаан тустай болох мөрөөдөлтөд хүрэх улс төрийн суурийг нь тавьж өгсөн хэрэг юм. Энэ нь тус бүлгийн хувьд ямар ач холбогдолтойг Каска Коркус тайлбарлаж өгөх зураа ёслолын ажиллагаанд Газ байхгүй байгааг анзаарав. Газ хүндэтгэлийн ёслолд оролцохын оронд бүлгийн төв байрны хашаанд ганцаар бэлтгэлээ хийхээр шийджээ. 3 жилийн өмнөх тэр нэг өдөр Griffith нүцгэн бие рүүгээ хүүтэн ус асган зогсохдоо хүзүүндээ зүүсэн цусан улаан бэхэлтэй ил гарган Газд хандан би өөрийн гэсэн хаан тустай болно хэмээн тунгаглаж байсан нь одоо ч чихнээ цүрэтэх шиг. Одоо үед тэнгэр нүргэлж аянга цаглах бороотой өдөр Griffith хоёрыг дуулгаа засаж хүзүүнд зүүсэн бэхэлтэй чангаатхан Төөдрийн эзэлсэн нэгэн аврах цайзын зүг алсын хараагаа чиглүүлэн зогсно. Энэхүү цайз бол түүний хаан тус өөд тэмүүлэх замд орших дараагийн сад билээ. Цайзын гадна бүлийн гол хүчин байрлаж байх үед нэгэн цэрэг Griffith нөхцөл байдлыг илтгэв. Дайсны цайзыг бараг л бүрэн эзлээд байгаа боловч цайзын доторх гүн хэсэгт Капитан Гацийн удирдсан довтлогооны анги Raiders хүндхэн сорилттой тулгараад байгааг дуулгалаа. Жудо болон бус нөхд нь нэгэн аимшигт цуу ярианы тухай хэлэлцэн. Тэр бол 100 гаруй жил тулааны талбарт үхэл тарж буй Nosferatu буюу өвшгөн мөнхийн дайчин зоод юм. Цайзын дотор Гац өөрийн илгээсэн 50 цэрэг нь эргэж ирэлгүй доторхт ганцхан дайчны гарт бүгд амь үргэцсэнийг мэдээд уур хилнэн дүрсийн аслаа. Түүний орлогч Газтан Griffith-с тусам шүсгийг санал болгосон ч Гац татгалзав. Яг тэр мөчөд цайзын хаалгаар биеийнх нь баруун тал аимшигтайгаар бяцарсан нэгэн цэрэг арай ядан гарч ирээд Nosferatu зоод хэмээх нэрийг арай ярдан дурдаад амьсгал хураав. Гац цэргүүдтэй гадна хүлээгийг тушаагаад түнэр ханах үе цайз руу ганцаар нэвтрлээ. Дотор нь цэргүүдийн цогцос яг л араатанд тасчулсан мэт хэсэг болон хэвтэн. Харанхуйн гүнд нүцгэн биетэй хүнээс ангид асар том булчинлаг амтналаг төрхтэй зоод аврах тахир илдэ барин зогсож байв. Гац бүхий л хүчээ шавхан дайрсан боловч хүн төрөлхтний төсөөллөөс давсан асар их хүчний өмнө Гац анх удаа жинхэнэ мангастай нүр туснаа мэдэрч хүчтэй цохилтонд өртөн хол шидэгдлээ. Саяхад хаан туусын тухай ярилцаж байсан мөрөөдөл хувь тавилангийн замнаалын инхүү үхлийн аюултай тулгарчээ. Зоод ураг шалхан өөрийнх нь эсрэг эрлэгээр тулдах ахмадын ур чадварыг биширч буйгаа илэрхийлв. Гацийн авраг илд Band of Hawk-д өнгөрүүлсэн 3 жилийн хугацаанд улам бүр зузаарч шинжлэгдсэн ч
Зоодын асар их хүчний өмнө хүчин мөсдөж байлаа. Ойролцох чулуун багнуудыг юу ч үгүй өөрүүлж буй аимшиг цохилтуудыг Гац арай ядан хааж байсан ч зоод тулааныг бүрэн хянаж байв. Ганцаарчлан тулаанд ялах боломжийг ухаарсан Гац бүхий л хүчээ нэг л цохилтод төвлөрүүлэн далайхаар шийдэв. Зоодч түүний өөдөөс эцсийн цохилтоо хийхээр зэхлээ. Хоёр дайчин нэгэн зэрэг илдээ зөрүүлэх агшинд Гацийн хүндэлд зоодын зэвсгийн дээд хэсгийг тас завчин хаяж биед нь гүн шарах учруулсан ч өнөөх мангас илдийг нь нүсэн гараараа тогтоон барьж амжив. 100 турш өөрийг нь ийм гүн шарахтуулсан анхны хүн нь Гац байсанд зоод чин сэтгэлээсээ баярлан биширч байлаа. Жирийн хүнийг бол хит тасч хүчтэй цохилт байсан ч зоод нүцгэн гараараа илдийг шарахнаасаа суглан авч нүүрэндээ аимшигтай инээд тодруулав. Төд удалгүй түүний бие өөрчлөгдөж аврах том ивэртэй арслан мэт төрхтэй хүн төрхөө бүрэнгээсэн юр бусын мангас болон уурч эхэллээ. Зоодын хуурсан тэрхүү авраг мангас Гац руу нүцгэн гараараа дайрав. Аимшиг төрхөнд нь зожирдсан Гац агшин зуур хөшиж цохилтыг хэтэрхий хожимдож анзаарлаа. Мангасын савар түүнийг оноход Гац хажуугийн чулуун багныг нэвт шидэгдэв. Цайныг ухаан орсон тэрээр хамаг хүчээ шавхан зоодын дараалсан дайралтуудаас бултах зуур мангас түүнийг эсэргүүцсэн тулдахыг архиран шаардна. Гац нэгэн завшин олж хармагцаа илдээ далайсан боловч энэ нь талаар болов. Түүний авраг илд зоодын ивэрт өчүүхэн төдий зураач гаргаж чадсангүй. Харин цохилод өртсөн Гац дахин нэг баган мөргөн унав. Цус алдаж туйлдаа хүртэл ядарсан залуу дайчныг хөдөлж чадахгүй болоход зоод тулаан ийм богино хугацаанд дуусч байгаад гомдлон түүний ур чадвар төвчээрийг сүүлчийн удаа сайшаалаа. Зоод эцсийн өвхлийн цохилтоо хийхээр зэхэж байтал нуруу нь олон тооны сум шүгэлдэн ирж тусав. Гриффит Band of Half-гийн дайчдаа дагуулan ирж Гацыг аврахаар тулаанд нэвтэрчээ. Тэд дахин нэг удаа сумаар шүршсэн боловч зоодод ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Уур хилэн нь бадарсан мангас өөрийнх нь тулаанд хөндлөнгөөс оролцсон шин дайчдыг ядаж эхлэв. Энэхүү эмх замбараагүй байдлыг ашиглан Гриффит Гацыг олж түүнийг зүгтгахт нь туслахыг хичээв. Гац дахин Гриффитээр аврагдж байгаадаа өөртөө илгэнэж байлаа. Гэвч тэднийг уграхын даваан дээр зоод өмнө нь хөндлөсөн зогсов. Тэрээр тэдний хэнийг ч танхимаас амьд гаргахыг хүссэнгүй. Гац Гриффит хоёр аврах биедээ зоодын хоёр талаас нь гялцах мэт хурдлан довтлоход мангас хэнрүүн төрүүлж ирэхээ мэдсэнгүй. Энэхүү боломжийг ашиглан Гриффит түүний гарыг тас цавчиж орхив. Гэвч уур хилэн бадарсан зоод сүүлээрээ Гриффитийг хүчтэй оруулахад тэрээр цохилтын хүчинд ухаан алдан унлаа. Мангас өөрийн тасарсан гараараа Гацыг цохиж холдуулад дараа нь өнөөх гараа мөрөн дээрээ буцаан тавихад уур савсаж мах цус нь агшин зуур эдгэрэн барьцалтав. Зоод өөрийг нь шархтуулж чадах өөр нэгэн дайчинтай уулзсандаа баярлсан ч ухаангүй эвтэх Гриффитийг төрүүлж хөнөөхөөр төглөө. Гэвч тэрээр Гриффитийг хүзүүндэх цусан улаан бэхэлүүдийг олж хармагцаа зогт тусав. Үүнийг хараад зоод агшин зуур айцд давтсан ч удалгүй энэ бүхэн тэдний төлөвлөгөө болохыг ухаарч хачиргалтайгаар баясаж эхлэв. Тэрээр цайзын дээврийг цүм зохин шарсан баавхан шиг авраг далавч ургуулan нисэх зуура Гацад нэгэн аимшиг зөвлөлийг үлдээлээ. Хэрвч Гриффит жинхэнэ анд нөхөр мөн л юм бол түүний мөрөдөл нуруу унах тэр мөчөд чи зайлшгүй үхэлтэй нур тулах болно. Зоод цайзыг нураан тэнгэрт хөөрөн отоход Гац мангасын хэлсэн үгсийг эргэцүүлэн зогсно. Тэрээр шархацсан Гриффит рүү төгсөн боловч түүнийг асарч байсан Каска замд нь хөндлөсөж Гриффитийг бэртгэд түүнийг буруутган хол байхыг ууртайгаар шаардав. Саяхан л мөрөдөл ярьж байсан эгэл өдрүүд инхүү үхлийн зөгнөл үл ойлголцлын сүудэрт дарагдан хоцорлоо. Винтхам цайзад нэр бүхий хоёр язгууртан Band of Half-гийн тулааны талбарт мангастай тулцсан гэх ярианд эргэлзэж таяг тулан алхах Газтай таарлав. Тэд түүнээс өнөөх мангасчин чамайг ингэж шархтуулаа юу хэмээн өгөөдөн асуухад Газ нэг нэгний хөлийг таягаараа хүчтэй дарж нөгөөхийг нь ганц чирүүн харцаараа номхрууллаа. Газ нэгэн байшингийн гадна Band of Half-гийн гишүүд нарыг олж очив. Тэр байшин дотор Гриффит зоодоос авсан шархаа ангааж байлаа. Зоодыг зүгтсний дараахан болсон марганаас болоод Гац Каскоир бие биетэйгээ үг солихгүй байсан ч Жудао Гацад хандан түүний уур хилэн чамайг үзэн ядсандаа бос зөвхөн Гриффит санаа зовсондоо л гарсан юм шүү хэмээн тайвшруулахыг хичээв. Гац дотогш орохыг завдсан боловч нөхтөн түүнийг зогсоолоо.
Учир нь Грифт дээр Midland-ийн чухал яз уурснууд болон шашны зүтгэлтнүүд зочиж байсан тул саад болохыг хоригложээ. Гэвч Гац зөрүүлснээр байсан бөгөөд замтан хөндлөсөн хоёр харуулыг бэртэлтэй байсан ч хялбархан замаасаа зайлуулв. Түүнийг дахин орохыг завдах гэхэд Каска өөрийн биеэрээ зогсож нүр рүү нь хүчтэй цөглөө. Тэрээр Гацыг яагаад ийм зөрүүд байгааг нь ууртайгаар асуухад Гац нөхдөгөө дунд байж төвчлгүй хэлгэн нь тэндээс холдоод. Каскатай хийсэн маргаанаас үүдэлтэй бухимдлаа гаргахаар Гац цайзын нэгэн тагтан дээр бэлтгэлээ хийж байтал мөн л таяг тусан Грифт түүнийг олж ирлээ. Тэд хоорондоо хорвоо ертөнцийн нууц ялангуяа бурхан болон чөтгөрүүд үнэхээр оршдог эсэх талаар ярилцав. Грифтийг Зодыг юу тийм их айлгаж дугтаалсныг асуухад Гац үннээр нь тэр чиний хүзүүн дэх бэхэлүүдийг хараад зүгтсэн гэж хариуллаа. Төгсгөлд нь Гац Грифтээс яагаад өөрийн биеэр ирж аварсныг асуув. 3 жилийн өмнө Гац арын хамгаалтад үлдэхэд Грифт мөн л ирж аварч байсныг тэрээр эргэн дурслаа. Грифт харин үүнд тодорхой хариулт олж чадахгүй байгаагаа хэлээд Гац тандан заавал шалтгаан эрэхтэй гэж юу хэмээн асуултаар хариу барив. Энэ нь тэр хоёрын хоорондох нөхөрлөл магадгүй түүнээс ч хүнзгий холбоог илэрхийлсэн эгцэгтэй мөч байлаа. За энэ хүрээд Берсерк манганы маань волюм 5 дууслаа. Тэгээ яг хоолойгоо бичиж байх энэ үед бид 600 гуулаа болсон байна. Баяр. За тэгээд анзаараад байхад Vagabond их таалагдсан бололтой. Тэгээд одоогоор бол Berserk Vagabond 2 айд аллыг нь хүлээж үздэг хүмүүс байдаг болохоор ээжлээд оруулаад явъя гэж бодлоо. Тэгэхээр энэний дараагийн бичлэгээр Vagabond-оор уулзцгаая. Bye guys.